Хэргийн яамнаас зохион байгуулалтыг хэллийн мэдээлэл өнөөдөр бид оны эхнийх учраас төрийн нарийн бичгийн дарганы дэвшинд хийчихье гэж тохирсон байгаа. Тэгээд өнөөдөр бол бид 2015 онд гадаад бодлогоо хэрэгжүүлэх чиглэлээр эрх зүйн орчноо бэхжүүлэх чиглэлээр юу хийсэн бэ гэдэг талаар бид товчхон мэдээлэл өгнө. Өнөөдөр надад манай газрын захирлууд сууж байгаа та бүхэн сонирхсан асуултаа асууж болно. Гадаад бодлогыг одоо сурчлагад мэдээж идэвхтэй өөргүйтгэж зөв талаас нь олон түмэнд ойлгуулдаг та бүхэнд сэтгүүлчид та бүхэнд гадаад хэргийн сайдын нэрийн өмнөөс болон өөрийнхөө нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Бид одоо энэ мэдээлэл та бүхэнд өгдөг энэ системд ороод нэлээд хугацаа өнгөрлөө. Гэхдээ цаашдаа бид үргэлжлүүлнэ. Ер нь 2014 онд Монгол улсад нэлээд том арга хэмжээ, СМ-ийн дээд хэмжээний уулзалт болох учраас ер нь бол та нартай бид тогтмол ер нь уулзах байхаа гэж би бодож байгаамаа. Тэгээ гадаад бодлого бол үндсэндээ Монгол улс бол та бүхэн мэднэ газар зүйн байршлын хувьд бол хоёр том гүрний дунд оршдог, зөвийн зэвсэгтэй, газар нутагт томтой маш олон үнэтэй. Тэгэхээр бид аюулгүй байдлаа улс төр дипломатын аргаар хангана гэсэн тийм үзэл баримталтай тийм улс. Улс төр дипломатын аргаар хангахын тулд дотооддоо бид эрх зүйн орчноо сайн бүрдүүлсэн байх учиртай. Энэ утгаараа бид Монгол улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр гэж батлуулсан, эдийн засгийн харилцаа хөгжүүлэх хөтөлбөр гэж батлуулсан, мөн дэлхийн монголчууд гэх хөтөлбөрөөр бид батлуулж чадлаа. Цаашдаа дипломат албаны хууль, гадаад харилцааны зохицуулалтын хуулийг маань их хурлаар батлуулах чиглэлээр ажиллаж байгаамаа. Тэрийн гурван хөтөлбөрийн талаар товчхон дурдахад бол Монгол улсыг гадаадд сурчлана гэдэг маань өөрөө юу гэсэн үг вэ гэвэл та бүхэн мэдж байгаа. Энэ бол бидний тодорхойлдог одоо зөөлөн хүчний бодлого бөгөөд soft power гэж олон улсын харилцаанд хэрэглэгддэг нэр томьёо. Олон улсын эрх зүйд ч гэсэн ороод ирсэн нэр томьёо байдаг. Энэ утгаараа бид гадаадд сурталчлая гэсэн хөтөлбөр гаргаж ажиллаж байгаа. Энэ хөтөлбөрийн гол зорилго бол одоо Монгол улсын түүх, соёл, урлагийн өв сан, спортын амжилтыг дэлхийн ард түмэнд таниулах, хуваалцах, мөн хөгжүүлэх чиглэлээр юу хийж болох вэ гэдгийг хөтөлбөртөө тусгаж өгсөн. Хоёрдугаарт нь эдийн засгийн гадаад харилцаагаа хөгжүүлэх чиглэлээр бид Монгол улс юу хийх вэ? Гуравт нь аялал жуулчлалын салбар, мөн сурчлагаандаа бол Монгол улсын спортын амжилт, уралдаан тэмцээндээ амжилт гаргаж байгаа эх орны нэрийг өндөр дөрвиж байгаа хүмүүсийг юу сурчлагаандаа хэр зэрэг ашиглах вэ гэдэг чиглэлээр бид зорилттой болгож тавьж өгсөн байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөр болгон дээр бид төлөвлөгөө гаргаж ажиллана. Төлөвлөгөө гаргаж ажиллахад бол мэдээж гадаад байгаа элчин сайдын яамдууд, дипломат төлөөлшин газруудаа бид татан оролцуулна. Бид хөтөлбөр боловсруулахдаа бол зөвхөн гадаад хэргийнхаа яамны төвшөнд биш, ер нь ярилцлага нэлээд хэд удаа ярилцлага зохион байгуулсан байж байгаа. Холбогдох газруудыг оруулсан байж байгаа. Төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд ерөн хөтөлбөр бол нэлээд тийм хэрэгжих магадaltaй тийм хөтөлбөр болсон гэдэг дээр бид итгэлтэй байна. Бид гадаад байгаа маань иргэдийнхээ бас дуу хоолойг сонссон гэдгийг хэлье. Хоёр дахь хөтөлбөр маань дэлхийн монголчууд гэж хөтөлбөр байж байгаа. Энэ дэлхийн монголчууд Монгол улсын иргэдийн эрх ашиг одоо гадаадад хамгаалахаас гадна тэр иргэдтэй бол зориулж бид гадаад хэргийн яамнаас юу хийх вэ гэдэг талаар бол бид тодорхой тусгаж өгсөн. Тухайлбал хилийн чандад байгаа иргэдийнхээ мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болъё, нэгдсэн сантай болъё, иргэний бүртгэлд хамруулъя гэдэг тал дээр бол нэлээд томоохон ажлууд хийгдэнэ. Хоёр дахь том зорилт нь бол эдийн засгийн нийгмийн хөгжилд гадаад байгаа иргэдэд яаж оролцуулах вэ гэж тал дээр бол хоёр дахь зорилтоо тодорхойлж өгсөн байгаа. Гурав дахь зорилт нь бол гадаад байгаа иргэдийнхээ эрхийг нь яаж баталгаажуулах вэ? Одоо сонгуульд орохоос эхлээд манай гадаад байгаа иргэд янз бүрийн санаа оноо санал тавьдаг. Энэ төр бид анхаарч хөтөлбөртөө тусгаж өгсөн. Мөн түүнчлэн гадаад байгаа иргэд одоо элчин сайдын яамаа түшиглээд бөгөөд өөрсдийнхээ санаачлагаар янз бүрийн үүсгэл санаачлагын байгууллагууд, төрийн бус байгууллагууд байгуулсан байдаг.
эдгээр бол үндсэндээ бол өнгөрсөн туршлагаас харахад бол өөрсдийнхээ идэвх санаачлагаар явж ирсэн энэ иргэдээ бид энэ үүсгэл санаачлагыг яаж дэмжиж болох вэ гэдэг тал дээр бол нэлээд анхаарч энэ хөтөлбөртөө тусгаж өгсөн гэдэг хэлье. Мөн төлөвлөн гадаад байгаа иргэд маань одоо Монгол хэл, соёл, урлаг, заншлыг нь одоо яаж тэднүүд өвлүүлэх үү, өр хүүхдүүд нь яаж өвлүүлэх вэ гэдэг тал дээр бол бид хөтөлбөртөө тусгаж өгсөн байж байгаа. Гурав дахь нэг томоохон хөтөлбөр бол бид Монгол улсын эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэх хөтөлбөр. Гадаад харилцааг хөгжүүлэх хөтөлбөрийн бас нэг дөрвөн зорилттой байж байгаа. Их олон зорилт бид нэр тавиагүй ягаад гэвэл тодорхой хэрэгжүүлэлт юм зорилттой тавьж өгсөн юм аа гэдэг хэлье. Тухайлбал нэгдүгээр зорилт нь бол гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, шинээр зах зээл нээх гэж нэгдүгээр зорилт нь байгаа. Хоёр дахь зорилт нь бол үндэсний аж ахуй нэгжүүдийн экспорт чиглэсэн бизнесийн үйл ажиллагааг бид хэрхэн дэмжиж болох вэ? Гадаад харилцаа, гадаад бодлогын хүрээнд. Гурав дахь нь бол байгальд ээлтэй дэвшлэлт, цэвэр технологи нэвтрүүл, аж ахуй нэгжүүдийн өрсөлдөх чадварыг сайжруулах гэж томьёолж өгсөн. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэдэг. Тэгэхээр энэ зорилтоо бид хэрэгжүүлэхийн тулд хөтөлбөр болгоноор төлөвлөгөө гаргаж ажиллах юм аа. Төлөвлөгөөн дээр бол мэдээж бусад яам газруудтайгаа хамтраад, засгийн газраар батлуулаад ажиллана. Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрийн хувьд бол төлөвлөгөө бол бэлэн болцсон байж байгаа. Засгийн газраараа бид хэлэлцүүлсэн. Нөгөө хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр бол бид төлөвлөгөө гаргаж ажиллах юм аа гэдгийг хэлье. Би өмнө дурдсан гадаад харилцааг одоо нэг цонхоор явуулах, нэгдсэн зохицуулалттай байх талаар бид нэлээд анхаарч ажиллалаа. Ер нь манай гадаад харилцаанд оролцдог нэгжүүд, аймаг гэдэг юм уу, одоо сум дүүргүүд бол энэ асуудал нэлээд идэвхтэй, санаачлагтай дэмжиж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр бас эргэцэн зохицуулалтыг цаашдаа хийх шаардлага байгаамаа гэдгийг хэлье. За тэгээд амар төвшин юу яачих вэ? Үлдсэн асуудлуудаар мэдээлэл өгч Иранд хийсэн айлчлалын асуудал байна. Тэгээд дараа нь асуултанд хариулъя да. За баярлалаа. Сая гадаад иргэн сайд бүрсүрэн 12 дугаар сарын 23-наас 24-ний өдрүүдэд Лалын бөгөөд найрамдах Иран улсад аль байсны айлчлал хийгээд ирсэн байгаа. За айлчлалын талаар бас дэлгэрэнгүй мэдээллийг тавхан асуу сонирхол манай Аз ойрхон зурганд Африкийн газрын дэд захирал Бямсэр өнөөдрийн хуралд бас оролцож байгаа. Ер нь цаашдаа мэдээллийн цагийг бид гадаад иргэн яамны газар нэгжийн удирдлагуудыг оролцуулж бас илүү дэлгэрэнгүй мэдээлэл олон өнцгөөс та бүхэнд авах боломжийг олгоё гэж бид бас ярилцж байгаа. Өнөөдрийн бас хуралд манай эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Ариуна, консулын газрын захирал Болд, за гадаад сурчлагын мэдээллийн газрын захирал Мандах цэцэг нар бас оролцож байна. За энэ өнгөрсөн энэ 7 хоногт засгийн газрын хуралдаанаар орж батлагдсан энэ хоёр хөтөлбөр байгаа. Гадаад сурчлагын хөтөлбөр, дэлхийн монголчууд гэсэн энэ хоёр хөтөлбөрийн талаар бас та бүхэн бас дэлгэрэнгүй товч тодорхой мэдээлэл авахыг хүсвэл бас манай Мандах цэцэг захирлаас бас тодорхой мэдээлэл тодруулж болно. За мөн 12 дугаар сарын 14-өөс 15-ны өдрүүдэд бас Шадар сайд Оюнбаатар тэргүүтээ төлөөлөгч Шанхай хамтын ажиллагааны байгууллагын засгийн газрын тэргүүн нарын уулзалтанд бас очиж оролцоод ирсэн байгаа. За төрийн тэргүүн засгийн газрын тэргүүн нарын энэ уулзалт бол үндсэндээ эдийн засаг, дэд бүтц эрчим хүчний чиглэлээр бас түлхүү яриа хэлцээ өрнүүлдэг, төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцдаг бас ийм төрлийн яриа хэлцээний механизм байгаа. Энд бас манайхаас амдэр ач холбогдол гэж ажиглагч гишүүн улсын зүгээс Шадар сайдын төвшөнд бас энэ жил оролцсон байгаа. За ингээд та бүхэн бас сонирхсан асуулт байх юм бол манай газрын захирлуудад бас хандаж асуултаа тавихыг хүсье. За баярлалаа. Магандлаг асуулт байна. Эдгээр тэр дэлхийн монголчууд гэдэг хөтөлбөр ер нь хэдийн хэмжээний хөрөнгө тусгагдсан бэ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд. За тэгээд энэ гадаадд суугаа иргэдийнхаа эрхийг хангах тал дээр ажиллана гэж байна. Энэ нь одоо чухам яг ямар чиглэлд гэдгийг яаж тодорхойлж байгаа юм бэ гэдгийг асуумаар байна. За бас нэгд өдрийн засгийн газрын хуралдаанаар ялтан шилжүүлэх гэрээг Хонконгт хийх ийм гэрээнд гарын үсэг зурхаар болсон. Ер нь өнгөрсөн хугацаанд манай улс хичнээн улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулсан хэдэн хүнийг яг Монголд нь эргүүлж авцраад байгаа юм бэ? Энэ тал дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.
За гадаадд бага иргэдийн эрх ашиг хамгаална гэдэг маань үндсэндээ бол Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд шинэ бүлэг болж тусгагдсан байж байгаа. Ийм бүлэг маань сүүлд нэмэлтээр орж тусгагдсан хурлаар батлагдсан тийм үзэл баримтлалын үзэл баримтлал байгаамаа. Тэгэхээр энэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үүднээс энэ хөтөлбөр гарч байгаамаа гэдгийг нэгдүгээр тэрийг. Хоёрдугаарт нь бол өмнөх засгийн газар зөгийн үүр гэж хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Зөгийн үүр хөтөлбөр маань үндсэндээ хугацаанд дууссан. Тэгэхээр энэ зөгийн үүр хөтөлбөрийн үргэлжлэл гэж ойлгох учиртай юм аа. Хөрөнгө мөнгөний хувьд бол бид энэ жилийн хувьд бол дотоод нөөц болцоонд тулгуурлаж хэрэгжүүлнэ. Эх жилээс бол улсын төсөвт шаардлагатай хөрөнгийг нь тусгаж хэрэгжүүлэхээр ингэж засгийн газараа чиглэл аваад ажиллаж байгаамаа. Ялцсан шилжүүлэх талаар бол хариулж өгдөө. За санагцсан. За манай улс бол нийт 7 улстай ялцсан шилжүүлэх тухай гэрээ байгуулад байгаа. За энэ хүрээнд бол 2014 онд 5 иргэн 2015 онд бол бүгд нэрмт хятад тусаас нэг иргэнийг шилжүүлээ авчираад байгаа. За 2016 онд бол бас бүгд нэрмт хятад тус болон бусад улсууд ялагдж байгаа иргэд шилжүүлэх одоо чиглэлээр бол хууль зүйн хамтаа хамтран ажиллаж байна. Мөн та бүхэн мэдж байгаа өнгөрсөн оны сүүлээр бол ялцсан шилжүүлэлт Европын холбооны конвенцэд нэгдүгээр асуудлыг улсын хурлаар сойрхон баталсан. Одоо бол процедурын асуудал үлдээд байгаа. Одоо энэ асуудал эцэлэгдэх юм бол энэ конвенцэд нэгдүгээр орсон нийт 66 оронд одоо орноос хэрвээ ялагдж байгаа иргэдэд байвал шилжүүлэлт авах боломж бүртгэхээр байгаа. Өөр асуулт байвал таахаа. Бэнтлүүз. За. Өмнөд Солонгосын Бусан хотод яг манай улсын яг дипломат төлөөлөгчийн газар байгуулах тухай энэ асуудлыг хэдэн жилийн турш яригдж байна. Яг одоо энэ тус улсууд яг хичнээн Монгол улсын иргэн ажиллаж амьдарч сурж байгаа гэсэн тоо мэдээлэлүүд юм. Ойролцоох яг хамгийн ойрхон газар нутагт нь яг хичнээн метрийн зайд яг Монгол улсын төлөөлөгчийн газар байна. За Бусад консулын газар нэг шийдвэр бол гарсан. Үүний дагуу бид ажиллаа явж байгаа. Консул нь бол томилогдсон байгаа. Ойрын хугацаанд бол албаасаар үйл ажиллагаа эхлүүлнэ. За нийт бол бүгд нэр Солонгос улсад 35,000 орчим монгол иргэн ажиллаж амьдарч байна гэсэн ийм тоо байгаа. Үүнээс бол Бусад одоо 10,000 орчим иргэн байгаа гэсэн ийм тоо байгаа. За хамгийн ойрхон гэх юм бол Сөүл 100 элчин сайдын яамд байна. Мөн Солонгост бол бас нийт яг одоогийн байдлаар 3 өргөмжт консул ажиллаж байгаа. За би Сарантай сэтгүүлч Америкийн нэгдсэн улс дахь Монгол телевизийн захирлаа. Өнөөдөр ингээд та бүхэнтэй хавьд уулзах улсуудтай уулзж байгаа их баяртай байна. Ийм сайхан нэртэй хөтөлбөрүүд батлагдаж гарсанд гадаад байгаа монголчууд, тэр зам Америкт байгаа монголчууд маш их баярлаж догдолж байгаа. Миний зүгээс бол энэ удаад бол асуулт алга дэлгэрэнгүй мэдээллийг бол дараа нь сонсно. Америкийн нэгдсэн улс дахь Монгол телевиз 8 дахь жилдээ үйл ажиллагаагаа Америкт явуулж байгаа. Мөн вебсайтуудаар Вашингтон хот орчмын 10 хотод нэвтрүүлгээ цацаж вебсайтуудаар дэлхийн монголчууд хүрдэг юм аа. Энэ хөтөлбөрт өөрийн зүгээс болон хамт олонны зүгээс тэргүүлэн оролцоход бэлэн байна. Оюун ухаан, цаг нар бүх юм зарцуулахад бэлэн байна. Маш их баяртай сэтгэл догдолж ирлээ. Хөтөлбөрийг санаачилсан хүмүүст баярлалт талархснаа илэрхийлье. Баярлалаа. Асуулт байна юу Бэслэц? Хэлийн чандад амьдарч байгаа иргэдийн мэдээллийн нэгдсэн санаа болно гэж түр баярлалаа л да тий. Энэ талаар илүү тодорхой мэдээлэхгүй юу? Өнөөдрийг хүртэл бид ямар мэдээлэл түвшиглж одоо энэ хэлийн чандад байгаа иргэдийнхаа тоо судалгаа гаргаж байсан бэ? Гадаадд зорчиж байгаа иргэдийн талаар бол одоо жишээлбэл 90 оноос урд гадаад зорчиж байгаа иргэд элчин сайдын яамд заавал бүртгүүлэх тийм хуультай байсан. Сүүлд гадаадд Монгол улсын иргэд зорчих хуулийн дагуу бол энэ асуудал бол сайн зургийн үндсэн дээр шийдэгддэг болсон. Тэгэхээр гадаад байгаа иргэд маань бол өөрсдөө элчин сайдын яамд очиж бүртгүүлэх тийм заавал бүртгүүлэх тийм шаардлагагүй болсон юм аа. Тэгэхээр элчин сайдын яам бол ямар тооцоон төр үндэслэж бүртгэлээ гаргадаг байсан бэ гэвэл
тухайн иргэн элчин сайдын яаманда өөрийн сайн дураараа бүртгүүлдэг нэгдүгээр бүртгүүлдэг тийм тохиолдол. Хоёрдугаарт нь бол тухайн иргэн ямар нэгэн асуудалд холбогдоод ирэхээр элчин сайдын яамд ханддаг тийм тохиолдол. Гурав дахь нь бол элчин сайдын яам өөртөө санаачлагаар ер нь хаанаа ямар иргэд ажиллаж байна гэдгийг бол бас бүртгэгддэг тийм бүртгэлийн систем байсан. Тэгэхээр энэ систем боловсронгуй болгоё гэдэг л асуудал тавигдж байгаа. Тэгэхээр ягаад боловсронгуй болгож байна гэвэл 2 удаагийн сонгуульд гадаад байгаа иргэд маань оролцлоо. Энэ нэг нь их хурлын сонгуул, хоёр дахь нь бол ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон. Тэгэхээр энэ бүртгэлийг нэрвчлэх ер нь манай төвтэйгээ холбож явах асуудал бол цаашдаа яригдана гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бүртгэл тооцоо бол үндсэндээ иргэдийн эсрэг ямар нэгэн тийм арга хэмжээ биш, харин иргэддээ бид хэрхэн туслах уу, тусламж үзүүлэх ямар боломж байна гэдэг талаасаар хандаж бид энэ бүртгэлийг боловсронгуй болгоно гэж бодож байгаа. ИТВ телевиз асуулт байна. Ар гэрийн хүн маань гадаад руу яваад ингээд ор сургаггүй болчлоо гэсэн гомдол ер нь хэрэг хэрдэм бэ? Консулын газарт. За ер нь ийм гомдлууд бол тасралтгүй манай дээр ирж байгаа. За зарим нь бол нэлийн чамд зорчоод ар гэрийнхэнтэйгээ тодорхой хугацаагаар одоо холбоо бариагүй улмаас ар гэрийнх нь санаа зовниж манай томдод тодорхой хугацааны дараа сураг гардаг ийм тохиолдол бол бас байгаа. Ер нь бол зорчоод бүр ор сургаггүй болоод нэлээ олон жил болж байгаа юм улсуудч байгаа. 40 орчим иргэн байгаа. За тэгээд энэ чиглэлээр бол бид нар тогтмол элчин сайдын яамттайгаа хамтарч иргэн сурвалжлах үйл ажиллагааг одоо явуулж одоо ар гэрийнхэнд нь иргэн явцын талаар бол тогтмол мэдээлэл хүргэж ажиллаж байгаа. Үндэсний шатны санаас Япон Монголын хамтарсан 3 цас хэсцэрийн цар дэсгэрэнгүй мэдээлэл өгөөч. Тэр нөө 3 цас хэсцэрийн цар дэсгэрэнгүй мэдээлэл өгөөч. Япон Монголын яг ямар улсуудын талаарх яг юуны тухай юм бол дахиад хэлчих үү? Ямар юм гэсэн бэ? юу Солонгос, Япон, Америкийн 3 талд улсалтөө эсвэл Монгол, Орос, Хятадын 3 талд улсалтөө аль талаарх алийг нь соргож зогсож байгаа юм бэ? Монгол, Хятад, Орос 3 талд уулзалтын талаар сонирхож байгаа маань гэж асуулт тэгж ойлголоо. Тэгэхээр өндөр дээд хэмжээнд бол төрийн тэргүүнүүд 2 удаа уулзсан. Нэг удаа Душанбед уулзсан, хоёр дахь нь бол Уфад уулзсан байж байгаа. Энэ уулзалтаар бол тохиролцсон зүйл бол 3 талын хооронд хэрэгжүүлж болох томоохон эдийн засгийн төслүүдийг хэрэгжүүлье. Энэ тухай бол транзит тээврийн асуудал байдгийг, төмөр замын асуудал байдгийг, тухайн улсаар дамжиж Монгол улсын барааг тээвэрлэх асуудал байдгийг. Тэгэхээр энэ асуудлаар бол өргөлдүүлж ярьж байгаа. Газрын дарга нарын хэмжээнд бол нийтдээ энэ жил 2 удаа уулзлаа. Нэг удаа Хятад 3 удаа уулзсан юм байна. Нэг удаа Хятад уулзсан, 2 удаа Москвад уулзсан. Сая 12 дугаар сарын 30-нд уулзалтаа хийгээд 3 талын эдийн засгийн коридор байгуулах тухай баримт бичиг үндэсэн тон тохиролцоод ирлээ. Гэхдээ нэг хоёр асуудал үлдсэн байж байгаа. Тэр асуудлыг бол өргөлүүлээд энэ 3 дугаар сард ярина. Тэгэхээр 3 тал гурвуулаа ингээд тохирцсон тохиолдолд бол ер нь бид нар 5 сарын 6 сарын алдад гарын ус зурчих болов гэсэн тийм төсөөлөлтөөр ажиллаж байгаа гэдэг хэлээд. Ньюс цэгийн минээс асуулт байна. Монгол улсад визгүй зорших 42 орны бас эрхийг хүчингүй болгосон шүү дээ. Яг хизээг хүртэл хүчингүй болгосон бол тэр нь тодорхой болсон байгаа юу? Тэгэхээр энэ асуудлыг манай сэтгүүлчид зөв ойлгох учиртай л да. 42 улсын визгүй зорчих асуудлыг бид хүчингүй болгоогүй. Энэ бол
онд засгийн газраас шийдвэр гаргаад ер нь гадаадын жуулчдыг нэмэгдүүлээ, гадаадын хөрөнгө оруулалтыг татъя гэдэг зорилгоор 42 улсын жагсаалт гаргаад 2 жилийн хугацаатай тийм хөтөлбөр хэрэгжүүлсэн юм байна. 2 жилийн хугацаатай. Энэ хөтөлбөр 15 оны 12 дугаар сарын 31-нд дууссан. Тэгээд тийм хөтөлбөр ингээл дууссан болохоор цаашаа өргөжлүүлэх үү яах вэ гэдэг дээр бид нар судалгаа хийж үтсэн. Тэгэхдээ бол одоо жуулчны тоо бол нэмэгдээгүй. Гадаадын хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр нэмэгдээгүй байсан. Тэр энэ ямар дүгнэлт гарч ирсэн бэ гэвэл жуулчны тоо гадаадын хөрөнгө оруулалт бол биедтэй ямар нэгэн тийм холбоогүй юм байна гэж нэгдүгээр дүгнэлт. Хоёрдугаарт бид 2 жилийн хугацаанд нөгөө тал маань Монгол улсын иргэдэд зориулж ямар нэгэн арга хэмжээ авах болов уу гэж бас хүлээсэн. Тэгтэл нөгөө талаас нэг ч улс одоо Монгол улсын иргэдийг өөрийнхөө улсад яг манайхтай адилхан юм хөтөлбөр хэрэгжүүлээд тийм арга хэмжээ бол аваагүй. Тэгэхээр энэ дээр бол яг ойлголтын зориу байгаад байгаа шиг байна. Ягаад гэвэл 42 улсын визгүй байсныг бид нар хүчингү болгочихсон юм шиг та нар тийм хэлбэрээр биш 2 жилийн хөтөлбөр хэрэгжээд үр дүнгээ өгсөнгөө л гэдгийг л та нар зөв ойлгох хэрэгтэй. Тэгэхээр манай харилцан адил байх зарчим нэгдүгээрт биелэгдээгүй. Хоёрдугаарт жуулчин тоо нэмэгдээгүй, хөрөнгө оруулалтын нэмэгдээгүй. Энэ бүгдийг харгалзаж үзээд энэ хөтөлбөр цаашаа үргэлжлүүлэх шаардлагагүй байна л гэж бид үзсэн. Тийм учраас энэ дээр л зөв ойлголттой байх хэрэгтэй. Игэл телевиз 2 асуулт байна. Тэгэхээр нэгдүгээрт манай улсаас 100 гаруй иргэн гадны улс орны шоронд хоригдож байгаа гэсэн мэдээлэл байгаа. Тэгэхээр өршөөлт хамрагдах хүсэлтэд тухайн иргэд гаргасан тохиолдолд өршөөлт хамрагдаж болно гэсэн. Тэгэхээр өнөөдрийн байдлаар гадаад хэргийн яамд өршөөлт хамрагдах хүсэлтэй иргэд ер нь байна уу? Хүсэлт гаргасан хүн байна уу? За 2015 оны байдлаар бол хэлийн чанд гадаадын 13 улсад нийт 107 иргэн Монгол иргэн бол ялагдж байгаа. За өршөөлт хамрагдах асуудлыг бол бид хууль зүйн яамтай хамтраад судалж байгаа. За яг өнөөдрийн байдлаар бол өршөөлийн хуульд хамрагдъя гэсэн ийм хүсэлт бол манад болоод хууль зүйн яам дээр ирээгүй байгаа. Ойрын хугацаанд бид нэр хэлийн чанд сууж байгаа дипломат төлөвлөж байгаа газруудаараа дамжуулаад одоо эдгээр иргэдтэй бас уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ үеэр бол одоо энэ өршөөлт хамрагдах боломжтойг зарим мэдээгүй байгаа иргэдэд мэдэгдэнэ. Өршөөлт хамрагдах хүсэлтэй байгаа эсэхийг бас тодруулахаар ажиллаж байгаа. Хоёр дахь асуулт. Тэгэхээр сая ньюсийг минь асуулаа л да визаны талаар. Миний асуулт бол Монгол улс ямар байдлаар олон улсад өөрсдөө сурталчлах вэ? Жишээлбэл Google руу ороход Монгол улсын талаар коммент, Монгол улсын талаар байгаа мэдээллүүд дандаа ядуу буурай, эсвэл нэг юм архичин, дандаа нэг юм муу талын мэдээллүүд байдаг. Тэгвэл Монгол улсад улсын нүүр царайг яаж тодорхойлох вэ? За баярлалаа. Тэгэхээр энэ Монгол Улсын гадаад сурталчлахын хөтөлбөр маань үндсэндээ бэлтгэл ажил өнгөрсөн 2015 оны турш хийгдсэн гэж хэлж болно. Тэгэхээр одоо яг таны асуусан асуулт одоо өнгөрсөн 2015 онд бидний гадаад хэргийн яамны зүгээс зохион байгуулсан цуврал хилцүүлгийн үед одоо хилцүүлэг болгон дээр хөндөгдөжсэн асуудал. Үнэхээр бид нар Монгол Улсын гадаад сурталчлах бодлого маань өөрөө нэгдсэн бодлоготойгоор бас хангалттай явж ирээгүй. Мөн бид нар өөрөө одоо Монгол улсыг яг ямар байдлаар гадаад зуршлах вэ гэдэг одоо тийм бодлого нь бас тодорхой биш байснын үүднээс одоо энэ мэтчлийн асуудлууд орхигдсон байна гэж харж байгаа. Тэгэхээр одоо саяны асуултанд орцсон Google байна. Дээрээс нь одоо Wikipedia ч юм уу ерөнхийдөө хүн одоо Монголын талаарх эхний мэдээлэлээ авъя гэсэн хүн компьютероо нээгээд одоо мэдээлэл авах төр суугууд нүндээ бас яг бидний хүссэн хэмжээнд гарахгүй байгаа юм тохиолдол байгаа. Тэгэхээр энэ бидний энэ хөтөлбөр дээр ч гэсэн яг энэ асуудлаар тусгагдсан байна. Ер нь бол яг Google, Wikipedia гэх зэрэг энэ олон улсын хэмжээнд дэлхийн нийтээрээ хүн болгон хэрэгжилж байгаа, ашиглаж байгаа тухайн улсын талаарх эхний мэдээллийг авж байгаа энэ суугуудыг бас бид нар төрийн зүгээс ч гэсэн тодорхой бодлогоор бас зохицуулах хэрэгтэй юм байна. Тэгэхээр одоо Google, Wikipedia дээр орсон мэдээлэл маань өөрөө зарим нэг тохиолдолд хүссэн хүн болгон мэдээлэлдээ өөрчлөлт авах боломжууд нь байдаг. Нөгөө талаар арай асуудлыг арай өргөн хүрээнд хараад өргөн хүрээнд аваад засгийн газраас тодорхой бодлогоор энэ асуудлыг зохицуулвал одоо тухайн мэдээллийг одоо нэгдсэн зохион байгуулалтаар оруулах
хүн болгон ороод мэдээллийг солих одоо мэдээлэлд апдейт хийх гэдэг асуудлыг бас хаах хүртэл тийм төвшөнд бас ажиллаж болохоор харагдаж байгаа. Тэгэхээр бид нар сурталчилгааныхаа гадаас Монгол Улсын гадаад сурталчилгааныхаа хөтөлбөрийнхөө хүрээнд бас энэ асуудлууд дээр анхаарч ажиллана. Монгол телевизээс сайн байцгаана уу? Bloomberg телевизний асуулт асууя. Иран хийсэн айлчлалын талаар яг эдийн засгийн ач холбогдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлж өгөхгүй юу? Нефт импортлох санал тавьсан энэ асуудал ямар шаттай байгаа юм болоо? За Иран улсад бол 12 сарын 23-наас 24-нд гадаад хэргийн сайд ажил хийсэн байгаа. Ажлын өөр бол мэдээж гадаад хэргийн Ираны гадаад хэргийн сайдтай хэлцээж Төв банкны дэд ерөнхийлөгч бас газрын тосны сайдтай бол уулзалт хийсэн байгаа. Ажлын өөр бол хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа бол худалдаа эдийн засаг хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарт бас хамтын ажиллагаа хөгжүүлэх, мах экспортлох асуудлаар бол санал солилцсон. Энэ дундаа бас Иран бол таах мэднэ газрын тосоор бол баялаг. Газрын тосыг бол бас импортлж авах боломжийн талаар эхний ээлжинд судалгаа хийя гэсэн тийм тохиролцоонд бол хүрсэн байна. Энэ удаагийн альчлаар бол бас эдийн засгийн агуулгаас гадна бас соёл боловсролын чиглэлээр бол нэлээд хэцтэй альчлал болсон гэж хэлж болно. Тэрний үйл одоо манай шинжилгээ ухааны академи Ираны гадаад хэргийн яамны дэргэдэх олон судлалын хүрээлэнтэй хамт хэрэгжүүлж байгаа манай Илхамт улсын түүхийг судлах, ялангуяа Иранд хадгалагдж байгаа тэр их бичвэрүүдээс бол орчуулга хийх талаар бол бид нар бол өргөжлүүлэн хийх тохиролцоонд бол хүрсэн. Энэ чиглэлээр бас Ираны хэд хэдэн сургуулиудад Монгол судлалын тэнхэн байгууллага, бас Монголын их сургуулиудад Иран бас Перс судлалын тэнхэн байгууллага гэдэг асуудлаар бол тийм тохиролцоонд хүрсэн байгаа. Баярлалаа. Нэгдүгээр тодруулаад асуучих. Яг нэгэнт нефтийн импорт гэж ярьж байгаа юм чи тэр логистикийг нь яаж одоо шийдвэрлэх юм боломжууд харагдаж байгаа юм болоо? За энэ бол судалгааныхаа шатандаа явж байгаа. Бид нар бол хоёр хөрштөөгөө бол дамжин өнгөрөх тээврийн асуудлаар бол хэлцээг бол өргөжүүлж байгааг бол та бүхэн мэддэг баг. Ираны талдаа бол бид нар бас тээвэрлэлтийн асуудлыг оролцуулаад судалгааны ажлыг бол эхлүүлье гэсэн байдлаар хэлэлцэж байгаа. Монгол телевизээс энэ гадаадд сурталчлах хөтөлбөрийн хүрээнд яг хідэн шугамаар сурталчилгаа явагдах юм. Сая бол зөвхөн одоо интернетийн асуудлыг хөндлөө шүү дээ. Тэгээ энд нөгөө урлаг соёлынхныг бас татан оролцуулж байгаа гэсэн ийм зүйл яригдчихэж байгаа. Тэгэхээр хөтөлбөрийн хүрээнд яг хідэн шугамаар сурталчилгаа маань явагдахыг тэгээд нөгөө энэ сурталчилгаа маань цаад нөгөө бусад харилцаагаа дэмжинэ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө айлчлалын хүрээнд бас сурталчилгаанд давхар явагдаж байгаа юм уу яахыг хөтөлбөр батлагдсан гэхээр бүх юм тодорхой болсон гэж ойлгоод байна л да. Тэгэхээр үндсэндээ энэ хөтөлбөр маань өөрөө ерөөсөө Монгол улсын гадаад сурчлага гэдэг энэ бодлогыг зохицуулах үндсэн хөтөлбөр болж байгаа. Тэгэхээр хөтөлбөрийг бид нар 2016 оноос 20 оны хооронд одоо хэрэгжүүлэх хугацаатай. Хөтөлбөрөө дагаад жил болгон тухайн одоо жилд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргана. Тэгэхээр зэрэг төлөвлөгөөнд одоо тухайн жил бид нар одоо аль одоо асуудал дээр илүү анхаарч илүү Монголыг аль зүгээс нь харуулах, аль өнцгөөс нь харуулах вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ төлөвлөгөөг одоо хилцэж төлөвлөгөө гаргах одоо үндсэн зөвлөл ажиллана. Тэгэхээр энэ зөвлөл маань үндсэндээ төрийн одоо яамдуудын төлөөлөл, төрийн бус байгууллагуудын төлөөлөл орж тухайн жилийн одоо Монгол Улсын гадаад сурчлах хөтөлбөрийн төлөвлөгөө гэж гаргах хэрэгтэй байна. Тэгэхээр бид нар гадаад сурчлах Монгол Улсын гадаад хэрхэн сурчлагаа гэдэг зөвөр сувгуудаа ингээд эргээд харахаар яхаарахгүй төв, соёл, урлаг, дээрэс нь одоо ёс заншил тий одоо бас яг саяны интернет орчинд бид нар өөрсдөө яаж сурчлах ёстой юм гэсэн хэд хэдэн өнцгүүд гарч ирж байгаа. Бид нар хөтөлбөрөө анх хийж байхдаа ерөнхийдөө яг одоо 10 төрлийн ийм зүйлээр бид нар ажиллах хэрэгтэй юм байна гэж харж ирсэн. Сая хөтөлбөр дээрээ ажиллаад ерөнхийдөө энэ 10 одоо төрлөө багцлаад 6 төрөлд одоо ерөнхийдөө анхаарч ажиллах хэрэгтэй юм байна. Энэ дээрээ бүх одоо бодлогынхаа чанар асуудлуудаа оруулаад явах хэрэгтэй юм байна гэж харж байна. Монгол телевизний асуулт байна. За эдийн засгийн түвшлийн хэлцээр маань Япон улсын болон Монгол улсын одоо хоёр улсын парламентаар батлагдсан байгаа. За үүнтэй холбогдуулаад бас манай талд бол энэ олон улсын гэрээний нийцүүд дотоодын хууль тогтоомжтой өөрчлөлт оруулах хэрэгтэй. Түүний нэгэн жишээлхэн бол гарал үүслийн гэрчлэлтэй Монгол улсад яг үйлдвэрсэн гэдгийг баталгаажсны дараа энэ хүндрэл өөрөө одоо
өөрчлөлт галын тариф бас чөлөөлөх учиртай. За энэ хууль тогтоомжид оруулах өөрчлөлтүүд хууль засгийн газраас их хурд өргөн барьсан энэ асуудлууд байнгын хооронд хэлцэгтэй явж байгаа. Тэгэхээр энэ хэлэлцээр бол 2016 оны эхний 1-р удирдлагаа багтаах хүчин төгөлд болох уу гэсэн хэлэлцтэй ажиллаж байгаа. Энэ аавбатны цагаан нэг юм асууж та түрүү хэлсэн энэ иргэдийг гадаад байгаа иргэдийн хэрэглэн тал дээр ер нь энэ төлөвч амжилттай байна гэсэн чинь зөвхөн өөр гэж ойлгож болно гэж хэлсэн. Өөр бол гадаад байгаа монголчуудыг илүү их Монголдо ирээч гэж уриалсан төлбөр байсан. Одоо гадаад байгаа монголчуудыг улс орныхоо хөгжилд наанаасаа хувь нэмэр оруулах гэж байгаа юм эсвэл буцаад Монголдо ирээч гэж байгаа юм. Ер нь яг цаг болгоно юм уу? Тэгэхээр өмнө бид гадаад байгаа иргэдийн хамгаалалаар анхаарч ажиллаж ирсэн. Тэгээд өргөжүүлсэн гэж ойлгож байна. Тэр сая нэг зөрчилдөд тодорхойлсон. Зөрчилдөд тодорхойлох зөвхөн хөтөлбөрийн үнэ өөрийн хийж зөвлөлт гадаад байгаа иргэд Монгол ирж ажиллаж байгаа Монголын эдийн засгийн хаалгад хийж байгаа. Гэтэл энэ зөрчилдөөрөө бол зөрчилд гэдэг нь нэгдүгээр одоо тэнд нэгдсэн сангаа бий болгоё гэж байгаа. Нэгдсэн сангаатаа бичнэ гэдэг. Хоёрдугаар нь нийгмийн эдийн засгийн хөгжилд гадаадд байхтай гэсэн оруулах боломж нь юу вэ? Тэр хүмүүсийн гэр талаас нь харж байгаа. Тэгээд хүмүүсийн эрхийг нь яг баталгааж бүгд байнга амьдрах тийм байгаа иргэдийнхээ үйлчлэх санаачлах холбоотыг бид яаж дэмжих вэ? Тэгээд үндсэндээ бол бид бол зөвхөн Монгол дээр ажиллаж байгаа учраас гадна талдаа байхтай бол Монголын хөгжил, Монголын соёл урлагт ямар хувь нэмэр оруулах вэ гэдэг тал дээр үзлээрээ дэлгэрүүлж авчихсан гэж хэлж байна. Дараагийн нэг чиглэл бол тэнд байгаа иргэд маань 90 онд гарлаа гэхэд бол та нар тооцоо хэрэгтэй. Тэгэхээр бага дээр тэнд дахиж төрсөн хөгжил одоо сургуульд орсон Монгол хэл интернетээр нэгэн тусгаарласан тийм хөгжил байгаа. Тэгэхээр Монгол хэлийг нь яаж хөгжүүлэх вэ? Соёлыг нь яаж хөгжүүлэх вэ? Зан заншлаа бид нэр яаж тэр хөгжүүлэх нь өвлөх үү гэдэг тал дээр бол үндэснээ нөхөр чиглэгдэн. Тэгэхээр тэнд байгаа монголчуудыг бол зөвхөн Монгол дээр тийм бүгдээ хөгжүүлэх, тэндээ байхтай энэ зүйлээ хөгжүүлэх үндэснээ зөвхөн хөтөлбөр өргөцсөн гэдэг утгаараа тань байна. Мандахтад ярих юм байна. Надад асуулт байна эгэлхүүлээд мандах цэцэг танаас асуусан. Тэгэхээр нөгөө Монгол улс бол нөгөө аялал жуулчлалын салбар жил болгон утга өгөө өөрчлөлт гэдэг тийм Discovery Mongolia гэж юм, Welcome Mongolia гэж юм. Тэгж өөрчлөлтөд энэ жилийн үед одоо юу болж байгаа юм бэ? Цааш юу н өөрчлөлт зүй байх уу? Одоо наадах чинь л нөгөө нэг гадаад сурталчилгаа гэдэг энэ бодлогын чанартай бодлогоо өөрөө нэгэн бодлогогүй явж ирсэн л юм. Тэгэхээр зэрэг бид нар одоохондоо бол Монгол улсыг 2016 онд бид нар одоо ямар төлбөр өгөөр тийм Монгол улсыг гадаад сурталчлах одоо keyword гэж байна. Тэр одоо ямар байх юм бэ? Ер нь тэгээд яг ямар төрлийн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Бидний танд байгаа монголчуудаа их ажиллах хэрэгтэй юм бүх зүйлүүд маань одоо 2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гаргасан.